Хувцас. Хүн өөрөө ямар хувцас өмснөөс хамааран ялгаатай үйлдэл гаргадаг. Хүн хар ажлын хувцастай байвал хаан чамаагүй тухлан суудаг боловч цэвэрхэн хостол өмссөн үед цандлаач арчиж суудаг. Даруухан тайван хүн байсан ч цэргийн хувцас өмсөж нэгтгэгдсэн тэр хувцаснаас болж өөрийн уг харайлал үзэгдэхгүй болвол гудамжны танхай хүн мэт дураараа үйлдэгч боломжтой болдог. Үүнтэй адил итгэлээр амьдрах үед ч ямар хувцастай байхаас шалтгаалж тэр амьдрал өөр байдаг. Библи бол аврагдсан итгэгч бүхэнд Христийг өөртөө өмс хэмээн айлддаг. Христийг өөрийн хувцас болгоул үйлдэлч Христийг дуурайж авдаг учраас юм. Христийг бид өөртөө өмсөхийн тулд зайлшгүй төрлөх чанар гэсэн хувцасаа тайлж хаях ёстой. Адам Ева хоёрч Бурхны хийж өгсөн арьсан дээлийг өмсөхийн тулд тэдний өсч байсан бэлхэмжээ тайлах ёстой байсан байх. Залхуурал, хүсэл тачаалт, шунал, нэр төр дурлах гэх мэт төрлөх чанарт баригдсан хуучин хувцасаа тайлж хаях ёстой. Тэгээд эсний өгөх гэж буй Христийн чанарыг тээсэн шинэ хүний хувцсыг өмсөөрэй. Хаан байсан, юуг хийсэн, шинтэй уулзаж байсан миний өмссөн ариун хувцсыг үргэлж бодох ёстой. Мөн тэрхүү ариун хувцас нь бохирдохгүй байхын тулд болгоомжилж өмссөн ариун хувцсанд зохистой амьдралаар амьдарцгаая. Тэрээр гялалтсан цэвэр нарийн майлангаар хувцаслах болжээ. Учир нь нарийн майланг нь ариун хүмүүсийн зөв туйлс юм гэв. Илчлэл 19:8. Тунгаан бодолд хувцас байлаа.